2020 оны 10 дугаар сарын 1 Им Монголын систем нээлттэй хийлээ 181 төрлийн үйлчлэгийг цахимаар авдаг боллоо. 2021 оны 1-р сарын 25 нийт хүсэлтийн тоо 500 мянгад хүрлээ. 2021 оны 3 дугаар сарын 31 Им Монголын системийн хэрэглэгчийн тоо 1 саяд хүрлээ. 2021 оны 5 дугаар сарын 4 ковидын вакцины гэрчлэгээ гаргадаг боллоо. 2021 оны 5 дугаар сарын 9 Им Монголиа иргэдэд үйлчлэх төв нэгдлээ. 2021 оны 9-р сарын 15 Им Монгол Академи Усын цэцлэг үйлдвэрийн газар байгуулагдлаа. 2021 оны 10 дугаар сарын 1 Им Монголиа 2 тиг нээлттэй хийлээ. Цахим мэрэгний үнэмлэх, цахим жолооны үнэмлэх, эмнэлэгт цаг захиалах, хувьцааны мэдээлэл, шинжилгээний хариу авах боломжтой болсон. 2021 оны 12 дугаар сарын 21 600 гаруй төрлийн үйлчлэгийг цахимаар авдаг боллоо. 2022 оны 1-р сарын 4 цэргийн бүртгэлийг цахимаар авах боломжтой боллоо. 2022 оны 3 дугаар сарын 1 оюутан цэргийн бүртгэлийг цахимаар авах боломжтой боллоо. 2022 оны 4-р сарын 19 мэдээлэл хүргэх систем нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу иргэний мэдээлэлд зөвшөөрлгүй нэвтэрсэн тохиолдолд болон иргэний мэдээлэлд 3 дахь чиглэлд нэвтэрсэн тохиолдолд иргэндээ мэдээлэл хүргэдэг боллоо. 2022 оны 7 сарын 19 21 аймгийн 1281 үйлчлэгийг цахимаар авах боломж хүртлээ. 2022 оны 8 дугаар сар цэцэрлэг болон 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг анх удаа цахимаар авдаг боллоо. 2023 оны 1-р сарын 16 хүүхдийн мөнгөнд тэтгэмжид хамрагдсан үйлчлэгээ шинээр нэмэгдэж үүнийг цахимаар авах боломжтой боллоо. 2023 оны 1-р сарын 9 Им Монголын системийн хэрэглэгчийн тоо 1.5 саяд хүрлээ. 2023 оны 4 сарын 6 бизнес эрхлэгч хуулийн этгээдэд зориулсан үйлчлэгийг нэгтгэсэн e-бизнес систем нээлттэй хийлээ. 2023 оны 4-р сарын 10 24290 иргэдийн цахим ур чадварыг дээшлүүллээ. 2023 оны 4 сарын 30 хэрэглэгчийн үйлчлэгээний хэлтэс нийт 260 гаруй мянган дуудлагын хүлээн авч иргэдэд заавар зөвлөгөө өгөн ажиллаа. 2023 оны 5 дугаар сарын 25 Им Монголиа 3 тиг нээлттэй хийлээ. Энэ хугацаанд 82 байгууллагын 1000 гаруй үйлчлэгийг цахимжууллаа. 2023 оны 9-р сарын 7 цахим үйлчлэл инновац харилцаа холбооны яам Им Монгол Академи Усын цэцлэг үйлдвэрийн газар нээлттэй засгийн хүндэт өргөмжлөх хүртлээ. 2023 оны 9-р сар киоск машин дээр авто тээврийн хэрэгслийн шилжих төлөвлөгөөнийг 24/7 хийдэг боллоо. 2023 оны 9-р сар e-студент цэсээс Юмоны автосын хөнгөлөлтөй картыг захиалах боломжтой боллоо. 2023 оны 10 дугаар сарын 1 Им Монголын систем 3 нас хүрлээ. Энэ хугацаанд 86 байгууллагын 1004 үйлчлэгийг цахимжуулжээ. 2023 оны 10 дугаар сар хүүхэд хамгааллын e-kits систем боллоо. 2023 оны 11-р сар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчлэгээ эрхлэх зорилготой 86 төрлийн үйлчлэгийг e-бизнес системээр авах боломжтой боллоо. 2023 оны 11-р сар гадаад улсын иргэд Им Монголын системээр үйлчлүүлж эхэллээ. 2024 оны 3 сарын 27 эмийн жорын үйлчлэгээ нэвтэрч Им Монголиогоос шууд хардаг боллоо. 2024 оны 4-р сар Им Монголын системийн хэрэглэгчийн тоо сая 800-д хүрлээ. 2024 оны 4 сарын 6 бизнес эрхлэгч зориулсан e-бизнес систем 1 нас хүрлээ. Энэ хугацаанд 33 мянган гаруй аж ахуйн нэгж хуулийн этгээд нийт 120 гаруй мянган үсэлтийг цахимаар илгээсэн байна. 2024 оны 5 дугаар сарын 7 Им Монголын систем 4 тиг хувилбараа танилцууллаа. Хиймэл оюун суурилсан иргэний хамгаалдаг ухаалаг үйлдэлүүдийг нэвтрүүллээ. 2024 оны 9 сарын 18 Нэгдсэн үндэсний байгууллагын цахим засаглалын хөгжлийн индекст Монгол улс 46 дугаар байранд бичигдлээ. 2024 оны 10 дугаар сарын 1 Им Монголын систем 4 нас хүрлээ. Энэ хугацаанд Им Монголын системийн хэрэглэгчийн тоо 1.9 саяд хүрч насанд хүрсэн иргэдийн 5 хүн төтмийн нэг нь хэрэглэдэг болсноор Монгол улсын хамгийн том систем болжээ. 2025 оны 2 дугаар сарын 20 Им Монгол Академи Усын цэцлэг үйлдвэрийн газар ISO 27001 болон ISO 9001 олон улсын стандартын гэрчлэгийг гардан авч амжилттай нэвтрүүллээ. 2025 оны 4-р сарын 12 Им Монголын системийн хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ. 2025 оны 5 дугаар сар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хүн сурталчилсан индекс буурч өмнөх онуудынхаас сайжирсан үнэтэй гарлаа. 2025 оны 9-р сарын 20 Им Монголиа систем 5 тиг хувилбараа олон нийтэд танилцууллаа. 2025 оны 10 дугаар сарын 1 Им Монголын систем 5 нас хүрлээ. Им Монголын системийн шинжилсэн хувилбарт ухаалаг хялбар нэвтрэлтийн шийдэл
Хиймэл оюун суурилсан иргэнэ хөтөлдөг цэс. Төлбөр тооцооны цогц үйлчлэгээ ухаалаг хэтвч. Лавлага тодорхойлтыг олон хил дээр авах боломж бүрдснээс гадна иргэдэд нийт хэрэгцээ шаардлагатай олон төрлийн төрийн үйлчлэгээг нэвтрүүллээ. Иргэн төвтэй төрийн үйлчлэгээний шинэ нэрэн E-Mongolia TAVTech.